байна уу? Од мундар сувгаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ, уяг гурил болон чанарыг танд авчирн Lenus Med ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мундар радио 107 83.3 хүсэ хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За тэгээ та бүхний харж байгаачлан физикч бэлгүү маань оролцож ирсэн байна. За өнөөдрийн сэдэв бол хөдөө тосгоноос хааны академид хүрсэн эрдэмтэн Хамфри Дэви гэд мөн ч олон удаа бас дурддагчжсэн энэ эрдэмтний түүх намтрыг сонсох юм байна. Их баяртай байна. Бэлгүүндээ бол үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Тийм одоо баг химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ гэдэг нэвтрүүлэг жил гарамын өмнө эхэлснээс хойш айгу болоодаа нэр нь дурддагцсан тий Хамфри Дэви бол. За ялангуяа холорын тухай, фоторын тухай дугаарууд дээр хамгийн их дурддагцсан ба Хамфри Дэви гэдэг эрдэмтэн. Яагаад вэ гэхээр тухайн элементүүдийг нээх аргууд байсан шүү дээ. Эдгээр чинь өөрөө айгу реактив элементүүд байсан тий. Өөр бусад элементтэй маш хурдан уралд орчдөг. Тийм учраас нөгөө нэг тусад нь ялгаж авахд айгу төвөгтөө. Ялгаад авчихаараа яачдаг вэ? Айгу хортой аюултай элемент болчдөг ийм элементүүд байсан. Тэгэхээр энэ элементүүдийг хамгийн анх одоо амжилттай ялгаж авсан аргуудын нэг нь бол электролизийн арга гэж байгаа тийм үү. Электролизийн аргыг нээсэн эрдэмтэн маань өөрөө Хамфри Дэви байхгүй. Тийм учраас яг тухайн үеийн тэр холоор болон тэр төсд босод элементүүдийг ярьж байхад Хамфри Дэвигийн нэр бол зүү ёсоор баахан дурддагцсан байна. Зөндөө олон дурддагцсан байгаа бүргээд. Нөгөө талаас миний хувьд болохоор Хамфри Дэви гэдэг элементийг гинэ одоо бүр юм нэг аманд орцсон те сүүлрээ хүнийг аваачиж элемент бол анх яаж мэддэг болсон бэ гэхээр физикийн ангийнхны донд одоо физикийн ямар ч оюутнууд Майкл Фарадей гэдэг эрдэмтнийг бол бүгд мэдж байгаа. За физикч ер нь бусад эрдэмтэд ч гэсэн мэдж байгаа. Хүмүүс ч гэсэн мэдж байгаа. Майкл Фарадей гэж хэм бэ гэдэг. За энэ хүн Майкл Фарадей гэдэг хүн бол өнөөдөр энэ цахилгаан станц яаж ажиллах вэ гэдэг механизмыг хамгийн анх нээсэн эрдэмтэн. Тэгэхээр цахилгаан станц бол цахилгаан индукцийн үзэгдлийн улмаас ажиллаж байгаа процесс шүү дээ. Тэр чи яадаг вэ гэхээр ус буцалгадаг тий бид нар. Ус буцалгаад тэндээс гарч байгаа халуун уур дээр байгаа турбиныг эргүүлдэг. Тэр турбин маань өөрөө соронзон одоо соленоид дотор байгаа учраас цахилгаан тэнцээ үүсгдэг ба. Тэр ингэж цахилгааныг үүсгэдэг. Тэгэхээр Майкл Фарадей гэдэг эрдэмтэн бол юм цахилгаан индукцийн аргыг олж нээсэн нь өөрөө цахилгаан соронзон гэдэг хоёр өөр үзэгдэл байсан байна. 200 жилийн өмнө. 200 жилийн өмнө хүмүүс цахилгаан зүйл, соронзон зүйл гэдэг тусдаа зүйлүүд юм байна. Хоорондоо ямар ч хамааралгүй гэж боддог байсан байхгүй. Фарадейн индукцийн нээлт юуг харуулсан бэ гэхээр цахилгаан соронзон хоёр чинь хоорондоо хамааралтай зүйл юм байна. Нэг нь нөгөөгөө үүсгэж болдгийм байна гэдгийг хамгийн анх харуулсан байна. За үүний дараагаар Джеймс Клерк Максвелл гэдэг эрдэмтэн бол яг онлайн боловсруулсан. Нэгсэндээ туршилтаар Майкл Фарадей цахилгаан болон соронзон хоёр нэг зүйлийн хоёр тал байж магадгүй гэдгийг харуулсан бол түүнээс хэдэн жилийн дараа Максвелл тухайн туршилтын үзэгдлүүдийг тайлбарлсан онолыг бий болгосон байна тийм. Тэгэхээр үүгээрээ физикийн шинжлэх ухаанд Фарадей гэдэг эрдэмтэн бол маш алдартай, маш чухал эрдэмтэн байна. За гэхдээ Фарадей Хамфри Дэви хоёрын тухай үргэлжлүүлж ярина. Энд зүгээр би юу хэлэх гэсэн бэ гэхээр физикийн оюутнууд Фарадейтэй танилцахдаа Хамфри Дэвитэй танилцдаг. Яагаад вэ гэхээр Фарадей маань өөрөө Хамфри Дэвигийн одоо apprentice буюу туслах нь байсан байхгүй. Лаборант нь байсан гэсэн үг. Тэгээ орчин үеийн лабораторийн туслах нь байсан ийм эрдэмтэн байна. За ингээд нэг удаа бүр Хамфри Дэвигээс сэтгүүлч асуусан гэдэг. За энэ бол яг өөрөө түүхийн хувьд бүрэн ингээд бичигдээд батлагдсан зүйл биш. Энэ бол зүгээр одоо нэг ам дамжин ярьдаг түүхийн митүүд гэж байдаг штэ тий. Одоо ам дамжин яригдаг яриа домогч маягийн тий. Домог яриа гэхэд бараг болно тий. Домог маягийн яриа. Гэтэ үнний хувьд байж идэг. Яг 100% үнэн үү гэдгийг бид нар баталж чадахгүй тий. Гэтэ яг хөө эрдэмтэд ингэж ам дамжиж ярьдаг юм яриа байдаг. Тэр энэ яриа нь юу гэдэг вэ гэхээр Хамфри Дэви нэлээд нас тогтцсон. Тэгээ энэ хүн чинь айгүй олон нээлт хийсэн. Электролизийг нээсэн, юуг нээсэн, соди болон калийг нээсэн тий. Энэ хоёр элементийг нээсэн, электролизийн аргаар нээсэн. Тэгээд өөр нөгөө уурхаан гэрэл гэдэг зүйл байгаа. За яг одоогийн энэ уурхаан гэрэл биш л тий. Дээр үеийн уурхаан гэрэл гэж нэг юм чухал юм байсан. Тэрийг нээсэн ийм эрдэмтэн. За ингэхийн гэхдээ Хамфри Дэви маань өөрөө ерөөсөө одоо манай нэвтрүүлгийн гарчин дээр бичсэн байгаа шиг одоо
юугаар энгийнээр хэлэх юм бол тий хөдөө орон нутгаас ирсэн одоо төрсөн гэх юм уу да тийм эрдэмтэн байгаа байхгүй. Нэг гэсэндээ ямар нэгэн тийм элит айлт төрөөгүй, элит гэр бүлээс гаралтай биш, одоо элит хотод төрөөгүй тий зүгээр л нэг юм Cornwall гэдэг жижиг тосгоноос ирсэн юм эрдэмтэн ба. Тийм маш олон ийм маш олон нээлтүүдийг хийгээд бүр хааны академийн ерөнхийлөгч болж исэн тухайн үедээ. Хааны академи хамаг том боос болсон биз дээ. Тийм өндөр амжилтыг үзүүлсэн ийм эрдэмтэн. Тэгээ энэ хүнээс сэтгүүлж асууж л те. Та ингээд одоо ийм удаан наслахтаа маш олон нээлтүүдийг хийсэн. Таны хувьд ингээд таны өөрийн чинь хувьд хамгийн чухал нээлт чинь юу байсан бэ гэхэд Хамфри Дэвид тэр бол Майкл Фарадей байсан гэж хэлдэг байхгүй. Тэр ийм одоо домог яриа байдаг. Шаваа нээсэн гэдэг. Тийм, шаваа би одоо нээсэн гэдэг нь өөрийнх нь хамгийн чухал одоо нээлт байсан гэж ингэж ярьж исэн байна. За тэгэхээр энэ сонирхолтой хүн байна тий. Хамфри Дэвид гэдэг хүн маань өөрөө тэгвэл яг ямар хүн байсан бэ гэдэг тухай өнөөдрийн нэвтрүүлэг дээр ярилцсан гэсэн. За тэгэхээр түрүүн нөгөө нэвтрүүлгээ бэлдээд байжсэн чинь хин захирал зудлаагч надад айгу гоё түүх ярьж өгöd. Яасан гэхээр Хамфри Дэвид сая хэллээ шүү дээ. Cornwall гэдэг Английн Cornwall гэдэг тэнцээ одоо Penzance гэдэг бүр юм жижигхэн тосгон заяа. Тэр нь бол одоо монголоор бол тэ сумын төвөөсөөч хол бүр юм газар байгаа байхгүй. Хамгийн төвөөсөөч бол тийм жижиг тосгонд айлт төрсэн баг. За манай хүн бол ерөөсөө аав ээж хоёр нь ямар нэгэн боловсролтой тийм хүн биш. Аав ээж хоёр нь тухайн үеийн хэллэгээр бол одоо дээд боловсрол ч юм уу тий баг бүрэн дунд боловсролыг ч гэсэн дуусгаагүй тийм хүмүүс байсан байна. Хамфри Дэвид бол өөрөө юу багын л одоо янз янзын юм шинжлэх ухааны юм сонирхолтой тийм хүүхэд байж л дээ. Гэхдээ мань нөхөр нөгөө нэг өөр нэгсэндээ тухайн үеийн нийгмийн онцлогоос болоод тухайн чи одоо ингээд шинжлэх ухаан ч юм уу урлаг руу аль болох юм элит гэр бүлээс гаралтай элит хүүхдүүд нь ингээд ордог байсан юм байна л да. 200 жилийн өмнө Англид. Ер нь л одоо ингээд тосгонд төрсэн тосгоны хүүхэд байх юм бол амьдрал нь тосгондоо л өрнө гэдэг ийм л дүрмтэй. Тэгээ ер нь ингээд жоохон одоо тосгоны нэг нөхөр хотын тэр элит групп донд орж ирэх юм бол гадуурхагдах маягтай байдаг ч юм уу тий. Ялангуяа нөгөө дээр үеийн энэ 200 жилийн өмнөх үеүүдийг харуулсан кинонуудыг үзэхээр тиймэрхүү юмуд айгүйх ажиглагддаг штэ тий. Элит бус гаралтай ч юм уу одоо нөгөө малчин ардын гэдэг штэ тий. Малчин ардын хүүхдийг ингэж гадуурхдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд их харагддаг. За тэгэхээр Хамфри Дэвид бол багаасаа тиймэрхүү зүйлүүдийг мэдэрч өссөн байна. За манай хүний аав нь болохоор зүгээр сэлбэрчин хүн байсан маа. Арай илүү урлагийн гэж бас хэлж болох бах тийм нөө модны сэлбэр хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүн байсан. Модны сэлбэрчин хүн байсан бай. Гол юм нь аав нь хүүдээ өөрөө ингээд суралцах боломжийг айгуусан олгож өгдөг байсан байгаа байхгүй. Ерөөсөө энэ хүүхэд модны сэлбэрчний гэр бүл төрсөн л бол модны сэлбэрчин болох ёстой гэд хориглочдгоо. Төрөл бүрийн номнууд авч өгдөг. Төрөл бүрийн одоо сонингууд ч юм уу тиймэрхүү мэдээллээр хүүгээ одоо хангалттай хангаж чаддаг байсан бай. За үүний ачаар нэг сонирхолтой зүйл нь юу болсон бэ гэхээр Хамфри Дэвид ерөөсөө ихэнх зүйлийг өөртөө зааж өгсөн. За ингэж өөртөө зааж өгж явахдаа манай хүн одоо орчин үеийн хэлдгээр бол эмийн санчийн туслахын ажилд орсон байгаа байхгүй. Дунд ангида явж байхдаа эмийн санчийн туслахын ангид ороод тэр үедээ хийм суралцаж эхэлсэн. За тэгэхээр нөгөө эмийн санч болон эмийн санч гэдэг мэргэжил эзэмшихийн тулд өнөөдөр ч гэсэн хиймээр яэш өгдөг штэ тий. Хийм биологоор яэш өгдөг штэ. Тэрнтэй адилхан эмийн санчийн хажууд очиод хийм сурна гэдэг чинь ерөөсөө яг хиймийг газар дээр нь сурж байгаас ялгаагүй байдал орж байгаа. За тэгээд дээрэс нь тэр үеийн одоо энэ орчин үед л би эмийн санч гэдэг болохоос ш тухайд бол арай өөр хэллэгтэй байсан байна л та. Тэгэхээр тэр үеийн энэ эмийн санч нь өөр юу хийдэг байсан бэ гэхээр мэс засал хийдэг байсан ба. Хөнгөн хэлбэрийн мэс заслуудыг хийдэг. Тэгсэн чинь манай хүн яасан гэхээр биолог сурсан байна тийм. Нэгс нь ангаах сурсан байгаа байхгүй. Тэгэхээр хийм эмийн санчийн одоо багшийнхаа эмийн сангийн мэдлэгийг ашиглаад хийм сурж явахдаа давхар жижигхэн нэг баг ажилбаруу тий баг жижиг мэс заслуудад хөнгөн мэс заслуудад оролцож явахдаа өөртөө ангаахын шинжилгээ ухааныг зааж эхэлсэн. За ингээд хийм ангаах хоёрыг сурцсан. Ингээ байжсэн чи манай хүн чинь юунд дуртай урлагт айгу дуртай төрсэн багын л юм урлаг дуртай цаг үеийн классик тий урлагийн одоо тийм чухал үеүүдээ нэг тий үе болохоор тий штэ тий урлаг дуртай тий урлаг дотроос өөрийнх нь хамгийн дуртай урлагийн хэлбэр нь бол ерөөсөө яруу найраг байсан маа. Тэгээд тухайн үеийн хид хідэн алдартай яруу найрагчтай найзууд болоод өөр өөр шүлэг өчтдөг байсан маа. Тэгээд хүмүүстэй ингэж ярилцдаг тэр шүлгээ тэгж яхта бүр хид хідэн тухайн үед гарсан алдартай яруу найргийн төврүүд дээр
одоо эдитер чи юу гэдэг лээ монголоор редактор редактораар ажилласан байгаа байхгүй юу? Ийм одоо ийм яруу найрах дуртай нөхөр. Олон талын их авьяастай хүн байсан ба. Ингээ яруу найрах дуртай. За ингээ бүр болоогүй заяа. Өөр юун дуртайсан бэхэр философи дуртай. За энийг бол гэхдээ хэн ч ойлгоно. Ягаад гэвэл бид нар ер нь ингээд 200 жилийн өмнөх 100 жилийн өмнөх их одоо эрдэмтдийг намтар түүхийг ажиглах юм бол бүгд философит ер нь тодорхой хэмжээгээр автсан байдаг тийм. Философи ер нь өөрсдөд нь тодорхой сэтгэлгээг задлж өгсөн байдаг. За наадсах нь Эйнштейнээр жишээ авах юм бол Эйнштейн гэдэг хүний одоо тэр ертөнцийг үзэх үзэл байгаа шүү дээ. Философик тэр үзлийг хамгийн гол суурийг тавьж өгсөн философчдын нэг бол Брах Спиноза байгаа. Брах Спиноза гэдэг хүн бол ерөөсөө тухайн шашин болон философийн ялгаануудыг маш хүчтэй гаргаж ирж тавьсан байгаа байхгүй. Дээрээс нь шинжлэх ухааны суурьуд юу нь ямархуу байх ёстой вэ гэдгийг хамгийн анх философчор критицизм өгж исэн Спиноза. За Эйнштейн бол Спинозаг маш их уншсан хүн. Тийм болохоор Спинозагоор ер нь ертөнцийг үзэх үзэл нь тэнцээ тавигдсан байдаг. Үүнтэй адилхан Хамфри Дэви бол философиг тэнцээ орхиогүй. Төрөл бүрийн байгалийн философуудын сургаалуудыг агиух сонирхож уншдаг гэсэн. За тэр нь өөрт нь бас ингэ нөлөөлсөн байна. Одоо тухайн эрдэмтний ертөнцийг үзэх үзэл тэгээд тухайн одоо шинжлэх ухаанд хандах хандлагыг бас ингэ тодорхой хэмжээнд хэлбэржүүлж өгсөн байгаа байхгүй. Ингэж явж байгаад манай хүн өөр юу сонирхож ирсэн гэхээр хэл сурч эхэлсэн байна. Өөртөө ерөөс ингэ шинэ хэлийг шууд заагаад өгчдөг. Тэгээ тэр үчи ямар Duolingo энтер гэж байсан юм шүү дээ. Шууд автоматар янз янзын тийм хэл сурдаг аппликейшнуд байгаагүй. Номоос л одоо тий толь бичгээс одоо нөгөө Славарас гэдэг ч юм уу тий сурсан байна. За ингээ харахаар Хамфри Дэви гэдэг хүн бол зүгээр л нэг юм химийн хэдэн шинэ элемент нэгээл бэжидэг эрдэмтэн биш байсан байхгүй. Илүү одоо тий амьдралыг илүү амтлахыг хүсдэг хүн байсан. Яруу найрах дуртай, хэл дуртай, философи дуртай. За ингээд зогсоог үзээ. Энд бас нэг хэд хэдэн сонирхолтой юм аа. Тэр нь юу вэ гэхээр мэдээж аав нь сэлбэрч хүн байсан болохоор манай хүн ер нь зураг зурах дуртай. Янз янзын скетч гаргах дуртай. Хоббигоор ингээд янз янзын таталбарууд зурдаг. Тийм хүн байсан. Тэр таталбаруудын хэмжээ нь бүр сүүлд харахад 6-7 мянгаар тоологдохоор тийм их хэмжээний таталбарууд одоо гаргасан тийм хүн байдаг. Бас нэг сонирхолтой юм буудлагын юм дуртай. Ерөөсө буудлагын спортод айгүй дуртай нөхөр байсан байхгүй тийм чи. Тэгээ ямар азар хүн амьтантай нөгөө нэг эрүүл тулаанд ороод насны эртээр байхгүй болчихгүй тийм. Манай нэг тийм хин чин тэгсэн шүү дээ. Галва алтартай математикч Францын Галва гэдэг за хиний Цэнгэл бит хоёрын дэлхийн суднууд дээр Галвагийн тухай нэвтрүүлэг байгаа. Тэрэн дээр зөв товч ярих юм бол Галва бол маш юм ориглон амьдардаг. Улс төрийн идэвхтэй математикийн гоц ухаантай ийм хүн. Тэгсэн чинь хайртай хүүхний өөрөө очихгүй хас өмнө нэг залуу гуйсан байнгут нь хоёлаа энэ хүүхний төлөө бодолцъя гэ тэгээ буудуулаад нас орсон байдаг. Ийм ориглон 25 наснд байна. Юу вэ 25 нас гэдэг чи одоо бол ингэ жоохон хүүхэд байхдаа тийм чи буудуулсан байгаа байхгүй юу. Шилжилтийн насанд доосоогүй шахан байхдаа тийм чи ингэж явсан. Ийм эрдэмтэн байдаг. Манай Хамфри Дэви бол хичнээн буудлагын спортод дуртай ч гэсэн ямар ч гэсэн ингэж юунд орчоогүй. Эрүүл тулаанд орчоогүй. Дээрэс нь одоо энэ 200 жилийн өмнөх яруу найрагчийн ерөөсөө нэг романтизмын оргил үү. Тэгэхээр Хамфри Дэви бол өөрөө айгүй романтик хүн байсан ба. За шүлгүүд нь харах юм бол ерөөсөө хайр дурлал, тэгээ хайртай хүүхнийхэн тухай, найз нөхдийнхэн тэр хайр дурлалын одоо орчин үеийн хэлгээр бол драманы тухай тий айгүй их бичдэг байсан гэдэг юм байлээ. Тэгэд хэдхэн жилийн өмнө Хамфри Дэвигийн өдрийн тэмдэглэл байгаа. Манай хүн маш их тэмдэглэл бичдэг гэсэн. За тэр өдрийн тэмдэглэл нь бүр нийтдээ 13 мянган хуудас болохоор тийм их юм зузаан материалуудыг хэдэн бод ном болохоор материалуудыг ил болгосон. Одоо нэг open нийтийн юу гэдэг лээ open access те public access те болгосон. За үүний ачаар юу ажиглаж болох вэ гэхээр Хамфри Дэви янз янзын өөрийнх нь нээлтүүдийн тухай мэдээж тэмдэглэлүүдийг хөтлөж байгаа. Тэг янз янзын шинжлэх ухааны тэмдэглэлүүдийг мэдээж хөтлөж байдаг. Түүнээс гадна манай хүн тэнцний скетч зурдаг нөө түрүүний хэлснээр таталбарууд татдаг. За нэмээд нөгөө шүлгүүдийг бичдэг. Тэгээ шүлгүүдийн хэсэг л дангаараа хэдэн мянган хуудасаар тоологдохоор байсан гэж байгаа байхгүй. Ингээ янз янз яг түрүүний ярьсан юмнуудаа ингээ үнэхээр тэмдэглэдгийг мэдээд Хамфри Дэви бол ийм олон юм дуртай хүн байсан юм байна. Дунд нь бүр өөрийнх нь нөгөө нэг уншсан философийн номны хэсэг, философийн өөрийнх нь бодож исэн хэсэг энэ төр явж идэг. За бүр сонирхолтой дунд нь юу явдаг вэ гэхээр grocery list явж идэг заяа.
тэдэн сарын тэдний өдөр би гэртээ тийм юм авах хэрэгтэй. Хоёр талах нэг өндөг гэдэг ч юм уу. Бас их айж авах байж ямбай хүн бэ тий. Ерөөс айгүй юм зэгцтэй байсан гэдгийг харагдаж байгаа байхгүй тий. Тэгээд нөө төдөл листээ бас бичдэг. Ийм өнөдөр би хийн. Дараа 7 хоног би энийг хийх ёстой гэснээ. Энэ жил би тэр улсуудаар аялна гэдэг тийм төлөвлөгөө бүх юм ингэж гаргадаг хүн байсан байгаа. Тэр болгоноогоо ингэж дагаж явдаг тийм хүн байсан байна. За ингээд надад зүгээр хамгийн сонирхолтой нь энэ тэмдэглэлүүдээс юу гарч ирсэн бэ гэхээр энэ тэмдэглэл дээр хоб байдаг заяа. Манай хүн хоб бичсэн байдаг байхгүй юу энэ тэмдэглэл. Тийм. Одоо эн чинь нэг 200 жилийн өмнө шүү дээ. Тэгээ Английн хааны Royal Academy дээр чинь ерөөсөө ингээл эрдэмтэд хоорондоо өрсөлддөг тий нээлт тэрэ өрсөлддөг би ийм нээлт нээлээ ингэвэл нөгөө талд нь наадах чи би нээсэн гэдэг ч юм. За үүний ийм түүхүүдээс хамгийн алдартай нь бол одоо манай нөгөө Ньютон Хук хоёрын өрсөлдөөн шүү дээ тий. Хук би гравитацийг анх нээсэн гэж хэлсэн. Тэгээд худлаа хэлсэн. Нөгөөтгөнд Ньютон дургуун хүрээд тий ерөөсөө алангаа алдаад өөрийнх нь нээлтийг өөр хүн хийсэн гэмтэй манай Ньютоныг авч юу ч болгож хаяад тэгсэн чинь Ньютон чи юу штэ Royal Academy ерөнхийлөгч болсныхаа дараа Хукийн зургийг шатаасан гэдэг. Бас нэг домог яриа байдаг. Хорон тийм юм хийсэн гэ. Түүнтэй адилхан энэ үе чинь хүмүүс маш их өрсөлддөг хоорондоо. Тэнгүүд манай Хампи Давидын чи юу бичсэн гэхээр нэг өрсөлдөгч хиймч нарынхаа тухай ховыг өөр хүнээс сонссон баг. Тэр тухай бичсэн байсан гэж. Тэгэл тэр нэг ингээ тэгэл гэдэг юм байсан баг. Би яг нарийн нь уншиж мэдээг үлдээ. Энд чинь нөгөө нэг латин англи хэлээр бичсэн. Би бол тэр хэлийг мэдэхгүй болохоор сайн ойлгоогүй. Тэр зүгээр хамгийн сонирхолтой санагдсан тэр байгаа юм те. Хов бичсэн баг. Тэгэхээр эндээс юу харж болох вэ гэхээр энэ мундаг эрдэмтэн том нээлтүүдийг хийсэн мөртлөө дээрэс нь бидэртэй адилхан хүн байсан байгаа байхгүй юу те. Тэр тэмдэглэл дээр аваачиж хоб бичиж гин гэдэг чинь яг нэг өдрийн хоолнд юм идээ сууж явахдаа ажлынхан бусад хүмүүстэй хоб бадсан байгаа байхгүй юу те. Адилхан л асуудлууд тулгардаг байсан байгаа байхгүй юу. Адилхан асуудлууд тулгардаг байсан байгаа байхгүй юу. Тэгэл нөгөөтгөө ярьдаг, сонсдог, тэрийг тэмдэглэдэг тийм байсан байгаа. Тэгэхээр ерөөсөө ямар нэгэн агуу нээлтийг хийхэд ч юм уу ямар нэгэн юм мундаг хүн байхад хүн заавал нэг юм гоцгоод байх албагүй гэдэг энэ хүн бас үүгээрээ харуулсан байгаа юм тий. За бүр агуу харуулсан нь юу гэхээр энэ хүн чинь өөрөө түрүүн нэвтрүүлгийнхэнт хэлсэн шүү дээ. Ямар нэгэн элит гэр бүлээс гаралтай биш зүгээр л хөдөө тосгон төрсөн, сэлбэрчний гэр бүл төрсөн, шинжлэх ухаанд сонирхолтой тийм хүүхэд байсан. Тэгээ өөрөө лаглаг сургуулиудаар сурж явж чадаагүй. Ямар сандаа амьдралын эрхэнд эми санчийн туслах болсон. Гэтэ тэр үедээ өөртөө юмнууд зааж эхэлсэн. Эндээс зүгээр нэг л шин чанар аягүй чухал байгаа байхгүй тий. Юу ч ингэж хэцүү байсан хамгийн гол нь энэ хүмүүс бүгд суралцаж чаддаг тий. Бууж өгдөг. Өөрийнх нь дуртай зүйлийг өөртөө заагаад өгдөг тийм. Өөрөө тэрийгээ сураад эхэлдэг нь хамгийн чухал шин чанар. Ингээ явах юм бол том эрдэмтэн болж болж чинь тий. Тэгээ том эрдэмтэн байдлаагээ заавал нэг юм аимшигтай хүүтэн дараалалаар биш тий. Одоо нэг янз янзын кинон дээр нэг юм эрдэмтдийг нэг юм хатуу хүүтэн мэдрэмжгүй гэх мэтээр гаргадаг шүү дээ тий. Гэтэл манай хүн бол тийм биш байхгүй. Яруу найрах дуртай, яруу найрах хүмүүстэй найзалж исэн, өөрөө оролдож исэн, зураг зурах дуртай. Тэгээ тэгснэ хоб бацдаг. Бидэртэй л адилхан хүн байсан байхгүй тий. Тэр ийм сонирхолтой эрдэмтэн байсан. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэг энэ эрдэмтний нээлтийн тухай одоо өргөжлүүлж ярина. Тэрнээс өмнө хоёулаа эхний хамтран ажиллагчаад танилцуулах уу тий. За тэгээ. Одоо энэ чинь 700-аад оны сүүл үеийг ярьж байгаа гэхэд одоо өнөөгийн бидний нийгэмд амьдралдаа нөгөө нэг хэвшүүлэх гэж чаддгүй зүйлийг тэр хүн яг тэнд аль хэдийн ингэж нөгөө төдөлөөстэй бүх юм ангиж маш гоё системтэй сэтгэж тэгж суралцаж чаддаг байсан гэхээр те өнөөгийн одоо мундаг залуучуудтай гэх юм одоо бас адилхан хэв маяг тэнд бас байжээ гэж харагдаж байна. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр өрх бүрийн хэрэглээ уяг гурил ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр зөвхөн энэ бүхэл үрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан юм Америк технологиг Монголдо нутагшуулж амжилттай нэвтрүүлж хэрэглэгчтэй ингэж хүргэж байгаа юм байна. Тэгэд уяг бүхэл үрийн гурил нь за улаан буудаг хальстай нь бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг тул шимт хичээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй одоо ингэж гурил гэж хэлж болно. Одоо бид нар ч нөгөө бас нөгөө хальс малсын арилгаад алимаа ч юм уу те иддэг байтал хамгийн гол эслэг нөгөө хальсан дээр нь байж яадаг ч юм уу. Тэгээ цагаан гурил гэ дээр үед одоо нөгөө цагаан гурил нь илүү ч юм шиг үздэг одоо бид нар бас эндүүрэл байгаад байна те. Гэхдээ одоо нөгөө эслэг гэдэг одоо би жишээлбэл өдөрт заавал нэг алим нэг луу иддэг. Алим бол одоо уустдаг эслэг гэдэг ашигтай бактерийг тэжих гэдэг нөгөө айгүй гол үүрэг байдаг. Ашигтай бактери гэдэг чинь бидний нөгөө сайхан ааштай, муухай ааштай те ер нь
баг ингээд тархийг удирдах жах шиг тэр хавьяас. За тэгэхээр энэ бол ер нь их маш чухал. Энэ эслэгийг сайн бодож бас амьдралтаа хэвшүүлж явах нэг чухал. Тэгэхээр энэ гурилын онцлог нь ерөөсөө одоо энэ эслэг агуулсан гэдгээрээ зүгээр гурилнаас бас ингээ ялгаатай байгаа тань. За тэгэхээр эслэг агуулахаар за антиоксидант, витамин E, B бүлгийн одоо сайн тос ингэж агуулсан. За тэгэхээр бүхэл өрийн гурилны одоо яг эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус гэх юм бол ходоод гэсний үйл ажиллагааг дэмжих, бүдүүн гэсний эрүүл мэндийг сайжруулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг одоо саяын бид үзүүлж байгаа ашигтай бактерийг дэмжиж байгаагаараа хүний одоо цусны эргэлтийг дэмжих гэх мэт одоо олон талын ийм давуу талтай байдаг. Бид нар яг гурилаар хийдэг зүйлэл хийгээл идэнэ. Гэхдээ ингээд бас давхар эрүүл мэндэд ашигтай ингэж гурилаа хэрэглүүл бас ямар вэ гэж те. За Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв сүлжээ дэлгүүр, Улаанбаатар хотын 9 дүүргийн зах худалдааны төв болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа болохоор та дараа хэрвээ хэрэгжилж үзээгүй бол те уян гурил гэдэг бас эд бичгийг хараад хэрэглээд үзээрэй. За холбогдох утасны дугаар нь 77 17 88 89 88 36 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. Тэгээ миний хувьд л ер нь фэйсбүүкээр ингээд дагчаар айгаа тав тухтай мэдээлэл авахд амар байдаг те. Тэгэхээр та бүхэн уян гурил гэдэг одоо бас аль биесны фэйсбүүк хуудсыг дагаад аваарай гэж. За тэгэхээр нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажиллаж байгаа уян гурилынхаа хамт олон их баярлалаа. Баярлалаа. Нэрийн тогтоох ч гэсэн амархан юм шүү дээ. Уян хаанч зарагдж байгаа юм чи ерөөсөө ханаас гэрийнхэнд орсож авчиж болох юм шүү дээ тий. За уян гурилын хамт олондоо баярлалаа. Хампри дэврэгөө буцаад оръё тий. За тэгэхээр түрүүн бол ингээд манай хүний нийт ерөнхий амьдралыг ерөнхийд нь ярьчих чам. Тэгээд сүүлийн үед би бас нөгөө нэг юм намтар тухай ярьж байгаа нэвтрүүлэг дээр зориуд тухайн хүн хэдэн он төрснийг хэлэхгүй байгааг. Зүгээр л баримжаагаар өгж байгаа 200 жилийн өмнө. Тэгээд тэр яагаад тэгж яах вэ? Нэгт үнэхээр тэрийг сонирхож байвал одоо интернетээс тэрийг хинж хайгаад олчих болно тийм болохоор тэрийг заавал дахин ингээд нуршаад баймааргүй байгаа. Дээрэс нь чи их гоё гэрийн даалгавар байхгүй. Үнэхээр сонирхож байвал тэр онуудыг хүмүүс өөрсдөө ингээд харчих боломжтой учраас. За ингээд Хампри Дэви маань нөгөө нэг эмийн санчийн туслах байхдаа өөртөө ерөнхийдөө суур боловсролыг бүрэн дунд боловсролыг зааж өгсөн биз дээ. Тэгэж ингэж сурчаад манай хүн за Корнволд амьдарч байгаа. Тэгээ Бристол руу нүүсэн байна. За Бристолд нүүж очоод Томас Бедос Pneumatic Institution гэдэг одоо нэг юм тухайн үеийн нэг юм хүрээлэн зөв Томас Бедосын нэртэй юм хүрээлэнд ажилд орсон байгаа байхгүй. Судлаачаар ажилд орсон байна гэсэн. За яг бүр ингээд нарийн тэм судлаач биш л дээ тий. Туслах маягаар судлаачийн туслах маягаар ажилд орсон. За өөрийг нь ажилд авсан шалтгаан юу гэсэн бэ гэхээр тухайн үед шинээр нээгдсэн байсан хийнүүдийг судлах зорилготой байсан. За тухайн хийнүүдийн химийн болон физик шин чанар, за хүнд ямар нөлөө үзүүлж ийн гэх мэт шин чанаруудыг судлах зорилготойгоор энэ Томас Бедосын хүрээлэнд ажилд орсон байна. За энд ажилд ороод явж байхдаа их сонирхолтой нээлтийг нээсэн. Гэтэ энэ нээлтийг нээхдээ Хампри Дэви юу бодож исэн бэ гэхээр тэр хийнүүдийн хүний одоо ангаах тэр тухайн хийнүүдийг ангаахад яаж хэрэглэж болох вэ гэдгийг судалж исэн байгаа байхгүй ямар ашиг вэ те тэр хийнүүдийг хүний биед ашиглах юм бол жишээ нь ямар нэгэн өвчин эдгэх чадвар байна уу эсвэл мэс засал хийхэд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх үү гэх мэт судалгаануудыг илүү түлхүү сонирхож хийж исэн. За өөрийнх нь бүр зорилго бол ерөөсөө хагалгаанд ороход нөлөөлөхийг хийх зорилготой. За орчин үеэр бол энийг бид нар мэдээ алдуулагч гэж нэрлэдэг те. Эсвэл унтуулгын хийнүүд. Ингэчих юм бол нөгөө хагалгаанд орж байгаа хүн чинь өвдөлт мэдрэхгүй учраас хагалгаанаас амьд үлдэх чадвар нь хамаагүй өндөр магадaltaй болдог. Тэгэхээр өөрөө бол манай хүн бол ерөөсөө л тухайн үед хинч анестезиагийн тухай буюу мэдээ алдуулагчийн тухай төсөөлөөгүй байхад мэдээ алдуулагчийг хайж эхэлж исэн гэсэн. Тэр шинэ хий дундаас. За ингэж хайж явж байхдаа алдарт нөгөө нэг инээлгдэг газ гэдэг газыг нээсэн байна. Нөгөө нэг газ үнэрлэл инээгээл яадаг нэг юм дээр үеийн кинонд дээрс гардаг сүд байдаг шүү дээ тий. Тэр бол ерөөсөн нитритийн давхар эсэл гэдэг баха тий. N2O тий нитритийн тий азотын давхар эсэл. Азотын давхар нитрит гэж буруу хэлж ш. Азотын давхар эсэл гэдэг газыг нээсэн байна. За азотын давхар эсэл гэдэг газ бол өдөр тутмын энгийн хэллэгээр бол нөгөө нэг инээмтгий газ буюу инээлгдэг газ. Тэрийг хэрэглэх юм бол бие тайвшраал тэгэл нэг юм болгон ингээл хөөрхөн аз жаргалтай болоод тий happy болоод эхэлдэг тий. Тийм хийг азотын давхар эсэл гэж. За энийг нээсэн. Хампри Дэви хамгийн анхны том нээлтүүдийн нэг. За үүнийг нээхдээ ерөөсөө зорилго нь шууд мэдээ алдуулагчийн зорилгоор ашиглах зорилготой байсан.
Тэгэх юм бол мэдээж наацхан зөвхөн шүдний имлэг дээр энийг ашиглах юм бол нөгөө хүн чинь өвдөлтгүй шүдээ ахуулах боломжтой болж байгаа байхгүй. Яагаад өвдөлтгүй ахуулж байгаа гэхээр энэ хий чинь өөрөө миний мэдрэлийг тодорхой хэмжээнд багасгаад өвчин мэдрэх чадварыг багасгадаг учраас яг нь шүд авч яхад тэр өвдөлтийг би мэдрэхгүй нэ ш, тэ. Тэр яг саяхны хүртэл гэсэн баха энэ хийг шүдний имлэгүүдээр ашигладаг байсан юм байлээ. Тэгээ одоо бол ер нь баг бүрэн болцсон юм шүү. Эн чинь бас нэг цаашаага донтуулах үйлчлэгээ үзүүлдэг гэж магадгүй гэсэн юмнууд яригдчих эхэлсэн юм шүү. Тэгээд ер нь болсон гэдэг. Гэтэ манай хүний хамгийн одоо энэ ч бас нэг өөрийнх нь хэр холыг хардаг эрдэмтэн байсан гэдгийг мэдэгдэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хинч тэнцээ мэдээ алдуулагчийн тухай ч юм уу мэдээ алдуулагч бодисуудын тухай бодоогүй байхад Хамфри Дэви тэрийг төрүүлж бодоод нээж чадсан байна шүү, тэ. Нэг инээдтэй юм болсон нь юу вэ гэхээр уул нь Хамфри Дэви азотын давхар эслийг мэдээ алдуулагч маягаар нээсэн, гаргаж авсан. Тэгж ангаахт ашигламаар байсан. Тэгсэн чинь нөгөөхт нь ангаахт биш, энгийн өдөр тутмын амьдралын хэрэглээнд ороод хүмүүс нөгөөтг нь мансуурах гэж хэрэгэлдэг болоод тэгээ бүр ингээ нэг инээмтгий хийн үдшилэг энэ төр гэж болдог болсон заяа. Тэгээ хүмүүс ерөөсөө партиотхын тулд тэр хийг нь ашигладаг болсон байгаа юм тохой. Тэгэхээр яг нь эхлээд мэдээ алдуулагч маягаар хэрэглэгдэхээс өмнө нийт ард иргэдийн дунд зүгээр үдшилгийн хий маягаар хэрэглэгдэж эхэлсэн байна шүү дээ. Тийм ба. За эхлээд ингээд энэ хийг нээсэн. За ингэж явж байгаад хамгийн чухал нэг үе юу болсон бэ гэхээр ялангуяа хүн төрөлхтний одоогийн энэ хөгжил ерөөсөө нийгмийн хөгжил бүх юмд нэг чухал юм 1800 онд болсон Александро Волта гэдэг хүн Вольт гэдэг зүйлийг нээсэн байгаа юм тий. Тэр нь юу гэхээр нэгс зүгээр батарей хийсэн гэсэн. Батарей гэдэг зүйлийг химийн элементүүдийг ашиглаад гаргаж авсан байгаа Вольт гэдэг хүн. Нэгсэндээ цахилгаан гаргах боломжтой болгосон биз дээ тий. Анхны тэр батарейнуудыг гаргаж авсан. За эндээс Дэви юу ажигласан бэ гэхээр энэ батарей гэдэг зүйлийн дотор нь хими оруулалт явагдаж байгаа. Химийн элементүүдийг тодорхой орчинд, тодорхой нөхцлөөр өрөөд тавьчингууд тэр хоёр туйл дээр нь хүчтлийн ялгаа үсээд тэнцээ гүйдэлгүйгээд цахилгаан бий болж байна тий. Энийг ажигласан байна. Нэгсэндээ Дэви цахилгаан гэдэг юм чинь өөрөө химийн шин чанартай байна гэдгийг олж харсан байгаа байхгүй. Цахилгаан гэдэг юм чинь өөрөө магадгүй химийн шин чанарт. Эсвэл химийн энэ үзэгдлүүд чинь өөрөө цахилгаанаас болдог юм болов уу? Хоёр талаар нь сэтгэж бодож үзсэн мэй. За ингэнгүүтээ манай хүн яасан бэ гэхээр цахилгаан бол өөрөө ерөөсөө химийн урвалууд дээрээс үндэслэдэг үзэгдэл юм байна гэдгийг олж ажигласан байна. За тэр бол нэг том юм сэтгэлгээний үсрэлт болж штэ тий. Ингэнгүүтээ нөгөө нэг Александро Вольтагийн хийсэн батарейтай адилхан девайс хийгээд адилхан тийм батарей хийнгүүтээ тэрийг янз янзын бодисууд дотор хийж үзсэн. Одоо нэг гэсэн доо нөгөө анод катод гэдэг штэ тий. Батарейны хоёр туйлаа хоёулаа анод катод гэж нэрлэлчээ л та. Эрэг сөрөг цэник болгоод нэрлэлчээ. Энийг юм хоёр утас байж гэн тийм үү. За тэгэнгүүт энийг поташ буюу одоо калиен усмал гэдэг зүйл дотор калиен усмалыг би маяган дотор хийчихэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө электролизийн анод катод хоёроо тийшээ хийгээд цахилгаан гүйлгэсэн тэнцээ. Тэр шингэн дотор цахилгаан гүйлгэсэн. Тэгсэн чинь тэнцээ потазиум буюу калиен нэг род дээр нь ялгараад нөгөө род дээр нь өөр элемент ялгарчихж байгаа байхгүй. Үлдсэн элемент нь ялгараад. За ингэж Хамфри Дэви хамгийн анх кали гэдэг элементийг олж нээсэн байна. Кали гэдэг элементийг олж нээсэн маш том нээлт болсон. Яагаад вэ гэхээр Хамфри Дэвигээс өмнө энэ 1807 онд болсон нээлт энэ поташ гэдэг тийм кали өнөөдөр бол бид нар кали усмал гэж байгаа тийм поташ гэдэг зүйлийг элемент гэж боддог байсан байхгүй. Дотроо олон юмнаас нэгдсэн нэгдэл биш, бодис биш. Энэ бол зүгээр дангаараа поташ гэдэг нэртэй элемент юм байна гэж боддог байсан. Хамфри Дэви юу баталсан бэхээр үгүй наад дотор чинь кали гэдэг элемент байна гэдгийг ялгаж авснараа баталж чадсан байна гэсэн. За нөгөө талд яг энэ туршилтаа яг адилхан одоо бид нар өнөөдөр ч гэсэн өдөр тутмын амьдралдаа хэрэгэлдэг юм дээр хэрэгэлсэн. Тэрний үхээр содиум усмал төр хэрэгэлсэн байна. За содиум усмалыг бас тухайн үед юу гэж боддог байсан бэ гэхээр ерөөсөө л юу нэг элемент байж магадгүй гэж таамагладаг байсан. За содиум усмал дотор дахиад саяны электролизийн туршилтаа хийнгүүт нэг род дээр нь сод ялгараад нөгөө род дээр нь үлдсэн элементүүд нь ялгараад үлдсэн байна. За ингээд сод гэдэг элементийг хамгийн анх нээсэн байна Хамфри Дэви. Энэ хоёр нээлттэй бол ерөөсөө нэг жилийн л зайтай хийчихэж байгаа байхгүй. За ингээд электролизийн аргаараа нэлийн одын элементүүдийг гаргаж авсны
ихэнх нь нөгөө бидний мэддэг магний, кальци, стронти, барий гэх мэт алкалайн металлууд байгаа тийм. Энэ алкалайн металлуудыг Хамфри Дэви гаргаж ирсэн. За тэгэхээр магадгүй тэр үед Нобелийн шагнал өгдөг байсан бол Хамфри Дэви бол амар их Нобелийн шагнал нээсэн элемент болгон дээр Нобелийн шагнал авахар байгаа байхгүй тийм. Манай хүн бол харин тэр төхөөрөмжөөр уусмал тгээ яваад байхад баг нэг элемент ялгачих магадлал өндөр байсан юм шиг байна. Тийм. Тэгэхээр энэ нь өөрөө одоо тэр электролизийн төхөөрөмжөөр уусмал тэгэл яваад элементүүд ялгаад байгаа нь өөрөө химийн шинжилгээ ухаанд цоошин химийн одоо судалгааны салбарыг нээж байгаа. Электрохимийн салбар гэдэг салбарыг нээсэн. Үүнийг нь ашиглаад бусад эрдэмтэд нөгөө фотоор, холоор гэх мэт элементүүдийг бас нээсэн шүү дээ, тий. Тэгэхээр яах нь химийн шинжилгээ ухаанд цоошин элемент нэх арга барил оруулж ирсэн өөрөө судалгааны цоошин филдийг төрүүлсэн биз дээ, тий. Чиглэлийг тэнцээ бий болгосон байхгүй. Нэг том химийн шинжилгээ ухааны судалгааны чиглэлийн загалмаас эцүүлчихэж байгаа байхгүй манай хүн чинь. Цоошин тэр методыг аргыг олж харснараа тий нээснээр. Түүгээрээ бол өөрөө ерөөсөө электрохимийн хувьд бол хамгийн чухал хүн. Энэ хүн бол өөрөө тухайн үед цахилгаан гэдэг зүйлийг тий физикийн шинжилгээ ухааны ойлголтыг химийн шинжилгээ ухааны ойлголттой нийлүүлсэн байна шүү дээ тий. Хим физик хоёр хоорондоо хавсарч ажиллаж байгааг бас ажиллаж болохыг харуулсан эрдэмтдийн нэг үг байхгүй хамгийн анхны. За ингээд ийм том нээлтүүдийг нээж байгаа. За энэ дундаас нэг юм их чухал. Тэр нь юу вэ гэхээр тухайн үед одоо Антуан Лависийн ангилал гэдэг юм байсан. Антуан Лавис юун дээр их анхаарал төгсөн бэ гэхээр ер нь ямар нэгэн бодисыг юу хүчиллэг болгодог юм бэ те? Эсэлтлэг юм уу хүчиллэг юу ийм шүлтлэг ч юм уу ийм болгоод юм бэ гэдэг дээр өөр ингэсэн онолтой байсан маань. За энэ онол нь ямар онол вэ гэхээр ер нь тухайн бодис тодорхой хэмжээний одоо хүчил төрөгч агуулгаалах юм бол илүү шүлтлэг эсэлтлэг ч юм уу иймэрхүү болох юм байна гэдэг одоо юу гэдэг лээ. За санаа тэр үеийн одоо онол байсан гэсэн тийм Лависийн тийм онол байсан гэсэн. Хэдийн хэмжээний хүчиллэг байна төдий чинээ биш хүчиллэг гинэ хүчил төрөгчтэй байна төдий чинээ хүчиллэг байна гэдэг юм онол байсан байгаа байхгүй. Дэви бол энэ санааг шалгаж үзээд энэ бол тухайн үед том Антуан Лавис гэх том химчийн санаа ба шүү дээ. Ер нь бол ингээ ихийг нь хүлээн зөвшөөрдөг. Яг тэгэхээр бас тодорхой хэмжээнд туршилтаар ажиглагдсан байсан учраас. За энэ санаа нь гихтээ Дэвигийн шалгалтанд ороод Хамфри Дэвигийн шалгалтанд ороод бүрэн төгс биш гэдэг нь батлагдсан. Яг хөө тодорхой хэсэг нь үнэн. Гэхдээ 100% үнэн бол биш шүү дээ. Ингэсэн. За үүгээрээ юу хэлсэн бэ гэхээр ерөөсөө ямар нэгэн бодисууд хүчиллэг байхын тулд заавал юу ах алдгүй юм байна уу? Хүчил төрөгчтэй байх албагүй юм. Электролизийн аргаараа ихэнх нь шалгачиж байгаа байхгүй. Тэнгүү зарим дээр нь яг хүчил төрөгч гарч ирээгүй байх нь шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө хамаагүй юм байна. За ялангуяа гидрохлорик хүчлүүд бол тий дотроо бүр юу агуулж байна? Ус төрөгч агуулж байна, холоор агуулж байна гэдгийг харуулсан байна. Тэгэхээр энэ нь өөрөө Антуан Лависийн санаа буруу байсныг оруулж ирсэн. Гэхдээ энд бас их гоё юм болсон. Тэр нь юу гэхээр Лавис өөрийнх нь санааг буруу гэдгийг мэдэнгүүтээ Хамфри Дэвитэй тэгээд зодтолтоод байгаагүй. Шууд ойлгосон. Яг л туршилтаар баталсан учраас тэр санааг нь туршилтаар баталсан бол би туршилтаа маргаад авах хэрэггүй. Яг тэр миний туршилтыг тэр туршилтыг өөр газар олон эрдэмтэд хийгээд адилхан үр дүн гаргаж авч явал би буруу байгаа байхгүй тийм. Миний санаа буруу байна гэсэн тэр туршилтуудын буруу биш тийм. Тэр Лавис өөрийнх нь санааг өөрчлөөд Хамфри Дэвитэй хамтраад харин ч бүр одоогийн орчин үеийн химийн электрохим болон хүчил шүлтийн онолыг бий болгосон байна. Тэгэхээр энд бас юу ажиглагддаг вэ гэхээр яаж шинжлэх ухаан яаж юм тий хөгжиж ийн гэдгийг харагддаг. Өнөөдөр ингээ хүмүүс нэг хоорондоо маргахтаа санаагаар маргаад байдаг тий. Зүгээр л юм философийн санаагаар маргаад байдаг. Гэтэл тэр маргаан бол мэтгэлцэн бол ерөөсөө тэрийг таслах боломжгүй болчихж байгаа. Юу тэрийг таслан зогсоох одоо мэтгэлцээнийг нэг талд нь шийдэх боломжтой вэ гэхээр шинжлэх ухаанд бол туршилтын баримт гэж хатуу юм байна тийм үү. Туршилт юуг нь бид нар тэрийг дагаж явна. Түүнээс биш миний санааг туршилт дагах албагүй тий. Харин миний санаа өөрөө тухайн туршилтуудыг дагаж явж явах хэрэгтэй. Тийм зүйл. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн манай сонсогч нар ч юм одоо бид нар ингэ байж хатаад юм шинжлэх ухаанчаар хандна гэдэг бол бодит туршилтыг тэр үр дүнгуудыг л бид нар дагаж явах хэрэгтэй гэсэн. За энэ дунд гэхдээ мэдээж нарийн ярих юм бол тухайн бодит туршилтын үр дүн peer review-гээр орсон уу үгүй юу гэж зөндөө юм байгаа л та тий. Тэр бүр нарийн хэсгүүдийн төр орхичод байгаа гэсэн үг тий. Окей. Тэгэхээр эндээс бас яах нь шинжлэх ухаан яаж тэнцээ
хөгждөг гэдэг нь харагдаж байгаа байхгүй тий. За хоёрт хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд төгсгөл хэсэгтэй байна. За манай хоёр дахь хамтран ажиллагч бол манай хими элементийн байнгын бас ивент итгэгчээр ажилладаг. Чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан Китсийн хамт олон маань ивент итгэж байна. Тэгээд дахиад ашигтай бактери ярих нь. За ашигтай бактери бол одоо хүний гидсний за бидэнд ер нь ингээд ашигтай ашиггүй бидний бүх биеэр ингээд бактериуд байж идэг. За тэр дунд бол одоо ашигтай хэсгийг нь бид нэр ингээд дэмжиж өгөх юм бол биднэрт ашигтай байдаг байх нэ. Тэгээд ямар ашигтай байдаг вэ гэхээр дархлааны ер нь 70% тэндээс бол бий болж идэг. Яагаад гэхээр бидний нөгөө эдсэн хоол хүнсийг тийм задлахад тусалж идэг. За тэгээд хүний нөгөө сэтгэл санааны бүх зүйл дээр тэр бактериудын дэмжлэг аль нь давуу байна, хортой бактери нь илүү байна уу? Тэр болгон чухал байдаг. Тэгээд тэр ашигтай бактериуд чинь бас юм иддэг. За тэр идж байгаа зүйлийг нь зөв өгөөд ингээд тэднийг ингээд хөлсний ажилчид чиг ингээд ажиллуулад авах юм бол тэднэр бол одоо хүний биеийн эрүүл мэнд, дархлаа, одоо оюун бодол нэг саруул ухаанд монгол хүн гэж ярьдаг шиг те. За хүүхдүүдэд бид нэр эрүүл биетэй саруул ухаантай болохын тулд бас энэ гидсний ашигтай бактери гэдэг зүйлэн дээр ингэж анхаарах нь их чухал юм байлээ. За нэмэх нь одоо энэ 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитаминтэй ашигтай бактери бол Бикутан Китсийн одоо энэ Бикутан гэсэн бичгийг та бүхэн бас эмийн сангуудаар ороод энийг авах юм бол бас нэг одоо тий уултаар ингээд витаминээ ч аваад ашигтай бактериач гэсэн ингээд авчих боломжтой. Хайрцагын дотроо 14 ширхэг юм ууттай нутаг хэлбэртэй жижиг ууттай зүйл байгаа. За 1-3 насны хүүхэд бол өдөрт нэг уутыг, 4 болон түүнээс дээш насны хүүхэд бол 1-2 уутыг өдөртөө одоо уучгаа зүйлтэй найруулад ингээд уучих боломжтой. За манай од мөндрийнх нь бол хүүхдүүдэд бас яг Бикутаны энэ ашигтай бактерийг өгч байна. За тэгээд та бүхэн маань Health Point цэг эмийн болон бүх эмийн сангуудаас ингээд гэрийн ходорох эмийн сангуудаас судалдаад авчих боломжтой. Холбогдох утасны дугаар нь 80 31 91 99 34 97 17 гэсэн утсаар холбогдох боломжтой. Алкалоид Монголиа гэдэг Facebook хуудаснаас нь та бүхэн бас тав тухтай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд нэвтрүүлгийг маань ивент тэгж байгаа Lenus Media-ийн хамт олонд их баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлгийнхэн төгсгөл хэсэгт нөгөө түрүүний захирал зулаагч надад ярьж өгсөн түүх гэдэг яриг өргөцсөн хэсэг байгаа тий. Тийшээгээ буцаж очив. Тэр юу вэ гэхээр Humphrey Davy гэдэг эрдэмтэн бол Cornwell гэдэг тухайн Английн барыг хинч мэдгүй жижигхэн тосхон төрсэн эрдэмтэн байна. Тэгсэн чинь Cornwell-ийн pie гэдэг юм бялуу гэдэг. Pie ч одоо бялуу юм уу та тий. Яг бялууны пай мөн үгүй юу тэр одоо Choco pie гэдэг. Тэр шиг л юу. Тэр чинь бас нэг өөр нэр байгаад идэг санагдаад байна. Бялуунаас өөр юу гэдэг вүлээ? Пайгу. За яг хөө за паяар нь л явъя. За тэгээ энэ Cornwell pie гэдэг юм пай. Алтартай пай байдаг юм. Тэгсэн чинь тэрийг бүр аюул лаг хийдэг газар Мексикт байдаг гинэ. Хаа байсан Мексик заа. Уул нь бол Англиас гаралтай байна л да тий. Тэгсэн чинь Мексикт байдаг. Тэгээд ягаад тэр Мексикээс тэр их паяуд ингээ болдоо тэнцэн пай Cornwell-ийн Английн Cornwell-ийн пай ягаад Мексикийн тэр жижиг хэсгээс алдартай болчихоо гэсэн чинь 200 жилийн өмнө яг Humphrey Davy амьд байх үед байгаа байхгүй тэр одоо Мексикийн одоо энэ Cornwell-ийн пай алдартай болсон хэсэг газраас уурхаа болтоод маш том уурхаа болцсон байна. Тэгээ Cornwell-ээс 200 англи хүн тийшээ яваад одоо нүүдэлж очиод тэр уурхад амьдрдаг болсон байгаа байхгүй олборлт хийнгээ. Ингэж амьдрдаг болохтой яг хүн чинь нөгөө нэг өөр газар очихдоо үргэлж нутгийнхаа хоолыг сандаг штэ тий. Тэрнтэй адилхан би одоо бууз хошроо сандаг шиг тий. Тэрнтэй адилхан тэр ажилчид маань мэдээж өөрсдийнх нь нутгийн Cornwell pie-ыг санаад тэгээ тэнцэнэ тэрийг хийж иддэг. Тэгээ сүүл рүү тэнцэнэ нутагшаад үлдэнгүүт яг нь тэр пайн тэнцэнэ юм алдартай болсон байгаа байхгүй. За ягаад энэ түүх Humphrey Davy-тэй холбоотой вэ гэхээр 200 жилийн өмнө уурхад ажиллана гэдэг бол амиа хорлохоор явж байгаатай яг адилхан үйлдэл байсан ба. Өнөөдөр ч гэсэн ер нь аюултайдаа ордог шүү дээ тий. Уурхад ажиллана гэдэг бол аюултайдаа ордог. 200 өнөөдөр технологи ингэж лаг хөгжчөөд хахад аюултайдаа орно гэдэг чинь 200 жилийн өмнө юу гэсэн үг энэ бол бүр хэцүү байсан гэсэн үг шүү дээ тий. Дэмчин тавьж байгаа юм байна 8 насаараа. Тийм шууд л амиа хорлож байгаас ялгаагүй үйлдэл байсан бай. За яагаад тэгдэг вэ гэхээр мэдээж уурхаа чи гүн рүү ор. Маш гүн рүү орж одоо малтлаг хийгдэнэ. Дээрээс нь тэнд нэг аюултай хий ялгардаг нь юу гэхээр метаны хий ялгардаг. За метаны хий галтаа авалцах юм бол яадаг вэ гэхээр зүгээр дэлбэрэнт энэ чинь шууд дэлбэрэлт бол. Тэгэхээр 200 жилийн өмнө уурхад дэлбэрэлтүүл маш их болж хүмүүс нас ордог байсан байна.
За энэ уурхайн дэлбэрэлтүүд юунаас болж болдог байсан бэ гэхээр би гүн рүү орох тусам ханахгүй болно. Ханахгүй болох тусам надад гэрэл хэрэгтэй. Дээр үеийн гэрэл юу байсан бэхээр дим байсан байгаа байхгүй. Ас чидэг дим байсан. Ас чидэг дим би уурхайн гүн рүү аваад оронгууд нөгөө дингээс чинь дүл ингэж унаа штэ тий. Нааша цаашаа. Тэгээ жоохон метаны хий хоримтлагдчих юм уу метан хоримтлагдсан гадар нөгөө дүл унаал бол дуусаа. Тэр бол гарнат болж байгаа байхгүй. Тэгэл дэлб явдаг шууд. Тэгээ нас ордог байсан. За энийг шийдэхийг маш олон эрдэмтэд одоо мөрөөдөж исэн тий тэр үед ерөнхийдөө нэлээд олон арга сүүгчилж исэн. За энэ дундаас хин хамгийн зөв одоо анхны аргыг олсон бэ гэхээр манай Хамфри Дэви байхгүй. Тэгэхээр Хамфри Дэвигийн динг гэдэг динг тэр үед бүтээсэн маань. Тэр дин нь яадаг вэ гэхээр голдоо мэдээж ингээ гал насж байгаа. Гэхдээ тойроод ийм сараалчин төмөр гэртэй гэсэн. Жижигэн нүхнүүдтэй. За мэдээж нүхнүүдээр нь гэрлийн фотон гарч ин тий. Харин тойроод ийм сараалчин хаалт хийчихээр тэр сараалчин хаалт нь тухайн голдууга дулаан байгаа штэ тий. Төмөр сараалчин хаалт уу ш. Тийм юм ичгээр төвд байгаа дулааныг өөртөө шингээж аваад бүр гадагшаа дүл унах боломжийг байхгүй болгоод гадна байгаа метаны хийтэй контакт орох боломжийг байхгүй болгочихдог. Инхээр яах вэ гэхээр тухайн уурхад явж байгаа ажилчид маань илүү аюулгүй гэрэлтэй болсон байгаа байхгүй. Дэлбэрэх аюулаас нь багасгаж чадсан байна гэсэн. За гэхдээ энэ түүх ингээд дуусчих. Зөвхөн ингээд нэг юм лаг юм хийгээл шууд тэнцээ уурхайн дэлбэрэл зогсоол ингэхгүй тий. Хэрвээ тэгдэг гэсэн бол өнөөдөр хүндрэлтэн цэнгэлийн малаад үрцэн байна. Бодит байдал бол үргэлж өөр байдаг. Тэр нь юугаараа өөр байдаг вэ гэхээр бодит байдал дээр хүн орж ирдэг. Хүн орж ирэхээр юу орж ирдэг вэ гэхээр стандарт орж ирдэг. Тэгэхээр энэ үед бас уурхайн стандарт гэдэг юм яригдаж эхэлсэн. Хамфри Дэвигийн дэнлүү тухайн уурхайн стандарт үнэхээр сайн хангагдсан үед бол 100% аюулгүй байдлыг өг. Жоохон энэ тэнд аюулгүй байдал бүрэн хангагдаагүй бол тэгж чадахгүй. Тэгэхээр эндээс бас одоо 200 жилийн өмнөөс уурхайн орчин үеийн стандартын эхлэлүүд тавигдсан байгаа байхгүй. За үүгээр бид нар юуг харж болох вэ гэхээр шинж тухайн биднэрт ямар нэгэн юмны солиушныг шийдлийг бол өгч чаддаг тий. Гэхдээ тэр шийдлийг бид нар ашиглахын тулд тухайн шийдэл ажиллах стандартыг үргэлж мөрдөж явах хэрэгтэй л гэсэн. Тэгээ нөгөө өмнөх урааны дугаар дээр хоёлаа бараг ягштал үгэлсэн шүү дээ тий. Түүнтэй адилхан энэ Хамфри Дэвигийн гэрлийн жишээ ч гэсэн шинж тухааны нээлт өөрөө амьдралд хэрэгтэй ашиглагдах хүч болохын тулд тухайн амьдралд хэрэглэгдэж байгаа орчин нь өөрөө стандартыг хангаад зөв орчин байх ёстой гэдгийг харуулсан байна. Тэгэхээр энэ өөрөө бас юм сонирхолтой чухал нээлт байна. За нэвтрүүлгийн төгсөлд Фарадайн тухай эргээд буцаад жоохон ярий тий. Фарадайн нэг юм их төстэй Хамфри Дэвид. Тэр нь юун төстэй вэ гэхээр Фарадай Хамфри Дэвидтэй адилхан хинч мэдгүй гэр бүл төрсөн тийм хүүхэд байна. Хинч мэдгүй гэдэг нэг элит бус гэр бүл төрсөн. За Фарадайн аав чинь барыг дархан хүн байсан баха. Ээж нь ямар хүн байснаас хамаагүй дархны гэр бүл төрсөн юм хүн. За тэгээд бүр Фарадай бол ерөөсөө ямар ч боловсрол эзэмшээгүй. Хамфри Дэвидтэй адилхан. Энэ хоёр бол хоёулаа ямар ч боловсрол эзэмшээгүй эрдэмтэд. Фарадайн нэг онцлог нь юу вэ гэхээр манай хүн юугаар нөгөө нэг ном үдгчээр ажиллаж байгаад нөгөө номны юм гол үддэг ийм ажил хийдэг байсан. Тэгэхдээ тэр номнууд уншдаг байсан байгаа байхгүй. Тэгж яхтай Хамфри Дэвигийн номнуудыг уншиж эхэлсэн байна. Хамфри Дэвигийн номнуудыг уншиж эхлээд тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Нэгсэн Хамфри Дэвигээр шинж тухаанд орсон хүн байгаа байхгүй. Суралцаж эхэлсэн ийм хүн. Тэгээд Хамфри Дэви рүү зориг гаргаад өөрийнх нь тэмдэглэлийг явуулаад Хамфри Дэвигийн туслахаар ажилд орсон байна. Ийм сонирхолтой хоёр түүхтэй хүн. За Хамфри Дэви бол Фарадайн тэр гоц авьяасыг шууд мэдрээл өөрийнхөө хажууд туслахаар аваад тэгээд дараа нь Фарадай яах нь цаашаага тэр алдартай том нээлтүүдийг нээгээл тэгээд нэвтрүүлгийн ихэнд хэлдэг шиг манай Хамфри Дэви бол сэтгүүлчтэй миний амьдралдаа нээсэн хамгийн том нээлт бол Майкл Фарадай байсан юм а гэж хэлсэн мэт. За ягаад энийг ингэж тавьж ярьчихж байгаа вэ гэхээр Майкл Фарадайн тухай бүхэл бүтэн дугаар байгаа зингэл битээ. Тэгэхээр Фарадайн тухай сонсомоор байвал тэр дугаарыг сонсож болно. Нөгөө талаас энэ хоёр хүн маань хоёулаа адилхан л нөгөө тухайн үеийн англи хүмүүсийн хэллэгээр тий элит бус гэр бүлээс гаралтай, хөдөө тосхноос гаралтай ийм хүмүүс эцэстээ маш том нээлтүүдийг өнөөдрийн хүндрэлтний хөдөлгсөн энэ том нээлтүүдийг хийж чадсан бид нар ямар үед ямар гэр бүл ямар орчинд төрөх нь тухайн хүн өөрөө л үнэхээр сайн хичээж чадвал хамаагүй маа гэдгийг нэг юм том жишээнүүд байна гэсэн үг тий. Окей. Энд нэр бас нэг юмыг дуртахчихсан марцсан байна. Тэр нь юу вэ гэхээр Фарадай шинжлэхүйн дуртай болоход Хамфри Дэвигийн ном нөлөөлөхөөс гадна Хамфри Дэви гэдэг хүн хамгийн анхны од мөндөртэй адилхан зүйлүүдийг хийж эхэлсэн хүн байхгүй юу вэ гэхээр
эрдэм шинжилгээ гэдэг бол ард олноос тусдаа хол байдаг зүйл биш ээ гэд. Тэгээ юм янз янзын гоё туршилттай, химийн урвалуудтай олон нийтэд зориулсан лекцүүдийг хамгийн анх уншсан хүмүүсийн нэг гэсэндээ хаа байсан тэр 19-р 19-р зуунд тий одоогийн манай од мөндрийн подкаст ч юм уу эсвэл бусад одоо юм шинжлэх ухааны гадаад инфлюенсерүүд байгаа шүү дээ тий тэр хүмүүс шиг зүйлүүдийг хамгийн анх хийсэн хүн бай хамтраад үүгээрээ маш олон хүмүүсийг яах юм шинжлэх ухаанд сонирхолтой болгож уруу датсны нэг нь тэр өөрийнх нь том шээ Michael Faraday гэдэг хүн байсан баг. Бас шинжлэх ухааныг түгээе гэж бодож бас тэгжсэн хүн байна. За сонирхолтой дугаар байлаа. Тэгээд энэ хүнийг одоо ийм тийм нээлт хийж исэн гэж сонсоод байснаас яг хувь хүн яг ямар хувай те хүүхдүүхийн ямар хувай гэдгийг мэддэггүй байсан бол өнөөдрөөс мэддэг боллоо. Баярлалаа бэлгүнтэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөр бүрийн хэрэглээ, уян гурил болон чанарыг танд авчирн Lenus Media ивент гэж ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 состолгоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа химийн элементээр хэрэг уулзтлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.